Сайн уу, өнөөдөр Ихрүүдийн ток шоуны маань 3 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр зочноор мейкап артист Мөх Марал, рэпер Бек ирсэн байна. Тэгээд өнөөдөр бид та бүхэн залуучуудын гоё сонирхолтой яриа хүргэнэ. За. Нөгөө ингэдэж штэ бид нар өөрснөөсөө дээшээ үеийнхэнтэй ч юм уу уулзсан нөгөө дуусгах хурлын ингээл ч юм уу эсвэл нэг төрийн ч юм уу хүмүүстэй ингээл уулзаж малцсан штэ ямар нэг ажлын шугамар эсвэл нэг захирал нартай түнгэл нэг ах нарт гэдэг байхгүй ах нар ч юм уу хичнэр танаа үеийнхэн яг юу ярьж байна юу сонирхож байна те тэгснэ танаа үеийнхэн нэг арай өөр байгаад байна ингээд та нарыг ингээд жоохон ойлгочвол яг энэ юм болох гээд байна гэдэг байхгүй юу тэгэхээр хэдүүлээ ер нь манай үеийнхэн юу ярьж байна юу сонирхож байна те өөрсний талаар яхаас илүү нэг тиймэрхүү юм яриул яаж байна тэгвэл одоо Бекийн хувьд чинь юу сонирхдаг? Одоо чинь хүн болгонд нэг сонирхдаг сэдв байдаг шүү дээ. Би миний хувьд болохоор одоо юу мэрч зүгээр ингээд хүн цаад болохгүйгээр ингээд гоё аялах ч юм уу тэгэл ном уншаал тэгэл өөрийгөө л зугаацуулахыг хүсдэг шүү дээ. Өөр нэг зорилго байна. Тэгээд амар сүртэй амбицтай нэг ярьдаг шүү дээ. Дуртай юмнуудаа ярил. Одоохондоо ойрын зорилго гэвэл нэг бэкпэкерүүд гэдэг чинь үрвчтэй аялдаг тэхийг л хүсэж байгаа. Хавар айлмаар энэ хамгийн эхлээд ер нь тэгэл газраар сайхан ингээл хятадаараа сайхан гэж яваал. Цаашлаа явчихдаг болж байна. Матлагийн хувьд би ч гэсэн нэг янз бүрийн том ном тэгээд амар чухал асуудалт тэгээд нэг амар оролцохгүй. Яг ингээл өөрөө хүрээл дундаа тэгээд хүрээл дундаа ч юм уу эсвэл намайг давдаг хүмүүс яг айл болох ингээл нэг өөрийнхөө үзэл бодлыг хийж туулгахгүйгээр яг нэг юм хүн байдаг шүү гэлтэй. Одоо жишээлбэл би бол нэг Япон соёлд өөр амар дуртай. Тэгээд мейкап дуртай. Тэгээд амтан асрамжийн газар тиймэрхүү бас юм аягүй дуртай байхгүй юу? Одоо амтны эрх тийм юм ал аягүй тэгэл тэрүүнд ингээл болгоол явдаг шүү. Тэгэхээр нэг бусдын оршихуйг амар хүндлэл өөрөө зүгээр 50 оршиж хахад л тэгэл бол. Тийм. Зөв гоё юм бодж ивэл тэгээд шагналтай л байх гэж нэг тийм байдаг шүү дээ. Хүмүүсийн залуу хүмүүсийн үнэс зүйл гэж байдаг шүү дээ. Тойрын үед үнэс зүйл одоо юу? Би жишээ нь бол одоо манай үеийн залуучууд хүний эрх амар ярьдаг болсон шүү дээ. Тэнгүүд хүний эрх ярьдаг. Тэгээ бусдын эрхийг бас ингэж амар хүндлэн ч юм уу. Тэргээд үнэт зүйл яа. Тэр үнэт зүйл гэж юу ч юм. Тэгвэл хамгийн үнэтэй юм дээр эрхчлөлөөтэй байх шүү дээ. Одоо ингээд ямарваа нэгэн хөдөлмөр хийвэл тэрнийхээ ингээд үр ашгийг ингээд шударгаар авдаг байвал гоё л гэж. 40-50 аав ээжийнхаа тийм хүмүүсийн ингээд гарч байгаа үйлдэл үг хэлний яг юу нь хамгийн их уурагч үүрэгдэг вэ? Ер нь бол бусдыг нөгөө өнгөц дүгндэг. Тэгээ яг одоо нэг өөрийнхөө залуу байсан үедээ одоогийн нөгөө бидний залуу байгаа үеийг амар харьцуулж ярьдаг. Одоо бидний үед ийм байсан. Тэгээд одоо та нар яагаад ийм байгаа ч гэдэг юм уу те. Тэгэнгүүтээ яг тэр сэтгэлгээгээрээ одоо нөгөө нэг бусдыг бусадтай харьцуулдаг тийм үү харьцуулдаг зан аягүй хэцүү санагддаг. Бекийн хувьд тэгээд зүгээр мэдгүй юм орхиж чаддгүй амар ингээд зурлаад ингээд би яг нэг мэддгүй ингээд мэдгүй юм бутлаа шууд уурлж эхэлж мэлдэг. Бидний залуу тийм мэдгүй юм зүгээр ингээд орхиж сурлаад суралдаа. Заагаад зүгээр тэгжл боддоо шүү дээ. ер нь бол бид нарт шал өөр үе юмс шүү дээ тий. Би нэг юм анзаарс бид нар нөгөө жинзээ үе мүй гэж ярангуул та нар үеэрээ хуваалаа тэр гэл амар уурлаад идэг. Тэр чинь одоо яах вэ? Хүн чинь үеийнхээ онцлогийг ярих хэрэгтэй, мэддэг байх хэрэгтэй тий. Тэд нар ч гэсэн бид нар 40 манай 40 насныхаа гэдэг ярьж болно. Тэг би яг тэгж боддог бас. Бас арай экспириенстэй байгаа шүү дээ. Туршлагатай байгаа шүү дээ. Амар дутуу гэсэн үг шүү дээ. Бид ч бас ямар нэг юмар бас нэг тэгдэг үстэй манай үеийнхэн арай нөгөө EQ сайтай санагдав. EQ гэхээр нөгөө бусдыг ойлгож хүлцэж твчих чадвар гэж нөө өөрийнхөө бусдын оронд өөрийгөө тавих чадвар гэх юм уу тий. Тэгэж тийм сайн. Надад бол тэгэл надад гайваг бол тэгэл орчихдоо шүү дээ. Аль болох уг нь ингээд насаараа хуваагдмааргүй байдаг байхгүй тэгэл өөртөө хуваагдах. Тэгэнгүүт ингээд өөртөө нэг тийм нөгөө хуваагдах тийм яриа гаргаж ирээд байдаг. Тэгэхээр тэр нь амар дарамттай ч юм уу тийм. За та хоёр өхлийн дараах амьдрал байдаг гэдэгт итгэдэг үү? Би бол итгэдэг. Итгэдэг аа. Би бас итгэдэг шүү дээ.
Тэгвэл өвхлийн нарийн амьдрал гэж байгаа гэж боддог бол нөгөө одоо насандаа ингээл нөгөө муу ил хийнгүүд дараа насандаа муу явна амтан болж төрн мөрнийл тэгдэг шүү дээ. Тэгвэл та хоёр тийм нүгэл богийн тийм дэнсүрээс одоо айгаад хийж чадахгүй зүйл байдгаа. Би энийг хийж болохгүй дэр гэл. Одоохондоо ч нэг тийм байх. Тэр чинь гэхдээ айхгаад хийх байнахаас л хүний нөгөө ёс зүй этик гэдэг зүйл юм шүү тий. Үгүй юу? Гэхдээ яг уу яг одоо зөв зүйл гэж яг ийм байх ёстой гэдгийг ер нь ингээд хинч одоо ингээд тодорхойлох байхгүй шүү дээ. Зөв зүйл ийм, буруу зүйл ийм гэж ингэж нөгөө амар ялгаал тэгэл чи ингэж зөв амьдрах юм бол дараа насанд одоо юу яаж төрөнд хэдэм тий. Заавал тэрийг нэг амар тэрэнд амар хүнд ач холбогдлого бол би одоо ийм юм хийжүүл одоо яадгийн тий тамраач болоод идэм үү тий нэг тиймэрхүү үзэл бодолд ерөөсөй баригддаггүй. Хүн ингээд шууд утгаараа бас биш юм шиг л ч одоо хүн алах жишээ нь сайн бохгүй. Ямар тохиолдолд вэ гэвэл одоо жишээ нь тэр хүн одоо нэг хүн одоо ингээд 100 хүнд ингээд муу юм хийдэг ч юм уу тий дарангуулах ч юм уу одоо тэр хүнийг амар зовоодаг хүнийг алчхад зүгүүрхгүй. Тийм үү. Тийм үгүй зүгээр яг хүн алах нь шууд муу гэсэн үг бас биш байхгүй. Тэгэхээр ямар ч юм хийхгүй болохгүй гэсэн юм байхгүй зүгээр ингээд цаад санаа зүг байвал хийж болно л гэсэн. Даарма ч үлээ тий. Карма ч нь болохоор муу үлийн үр гэдэг тий. Даарма нь болохоор одоо ингээд сайн юм хийхээр тэрний үлийн үр тийм гэдэг байхгүй. Тэгвэл за одоо тэгвэл хувийн яриалаа шилжлэхэд юу л би нөө Бекэн сүүлийн хамгийн сүүлийн махан мотор гэдэг үг юм сонсохгүй. Тэн дээр нэг уу яд штэ. Гаригийн киборг махан мотор тэр яг үгс үг юм. Зөөр одоо түүгээ яаж бичдэг вэ? Зүртэл бодож байгаа л биччихсэн шүү дээ. Өөрөө бичдэг үү? Өөрөө биччихсэн. Хуучин мал иймээсэн те манай ах чинь дүү ч юм уу эсвэл нэг юм үгийн зохиодог нэг хүн, аян зохиодог нэг хүн тэгэл бүхэл бүтэн студид ажиллаа те. Одоо манай үеийн залуучууд ер нь бол баг өөрөө биш юм бичдэг болчихсон тийм. Тэр зүгээр нөө одоо махан мотор гэдэг нь зүрхийг хэлж байгаа байхгүй хүнийг ажилуулдаг. Тэгээ одоо ингээд энэ юм гариг ертөнцийн амьдарч байгаа юм жижигхэн ингээд хэсэгтэй ингээд зүрхээр ажилдаг тийм хүн ч юм уу тийм. Тэгээ юу ч биш. Чи бол юу ч гэдэг тухай тийм утгатай л. За ихрүүдийн шоуны нэг комент уншдаг болон байд юм байна. Миний тухай бичсэн комментуудыг одоо уншиж чинь. Дээцэг даваана гангад батруулаад олны танилцуулсан юм биш үү гинэ. За энэ дээр би бол яг хүмүүс ингээд амар гангад батруулснаар амар мэддэг хүмүүс гарч ирсэн ч гэсэн тэр хүмүүсээс гадна бас намайг тодорхой хэмжээнд мэддэг байсан хүмүүс бас байсан болохоор би яг энэ дээр нэг амар санаа нийлдэггүй. Тэгээ нэг амар өөрийгөө бас нэг амар олны танил мэнэлж гэж амар хэлэх дурггүй. За дараагийнх нь за пар гэдэг нэртэй. Марлаа зүгээр л өөрийнхөө enjoy байгаад байдаг нь гүршүү гинэ. Баярлаа. Яг тэгэж өөрийнхөө байгаа байдлыг мань хараад бас ингэж хөнгөн хүлээж авдаг, стресстгүйгээр хүлээж авдаг бүх хүмүүст айгүйх баярлаж авдаг. Эрдэнэ цэцэг эрдэнэ цагт энэ ах инста зургнуудаас шал өөр юм а гинэ. Харин тийм ээ би яг бичлэгэнд ер нь орох үеэрээ амар таргалцсан юм үед ер нь ордог. Тэгэл инстаграм дээр угаасаа муухай зураг хийхийг хүсэхгүй штэ. Ихтэй. Итгэл мөслөгийн үе гээд хүүхэлтэй дээр гардаг хоёр жижиг шиг хөөрх юм а гинэ. Энэ одоо бодол бигнүттэй эрийг л хэрсэн баг. Баярлаа. IUXO гинэ. Өөрийгөө тодорхойгүй гэчгээд өөр тодорхой хүнд дуртай ч гэх шиг арай биш гинэ. Энэ юу гэсэн үг юм бол? Өөрийгөө тодорхойгүй гэчгээд энэ юуны комент юм бол? Тийм үү. Тэгэхээр тэгвэл одоо өөрийгөө заавал тодорхойлцоод заавал одоо нөгөө хүнд дуртай болох албагүй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө одоо ямар нэгэн байдлаар тодорхойлоогүй ч гэсэн ямар нэгэн хүнд бас дуртай гэж болно шүү дээ. Ихрүүдийн шоунд оролцож байна. Тэгээ одоо би
комментууд уншаад тэгээд сэтгэлдээ хэлье. Traps Intant Crazy Mixes гэнэ. Би Катринагийн стил имиж гоё байна шүү. За. Стил имиж бол байхгүй шүү дээ. Өөрт тухтай хувцаал өмсдөг. Бактери шиг царайтай дийдвэ бюро болоогүй ээж бухын баасар баана гэдгийн жишээ байна да. Мал бацаа гэж сайхан стрессээ тайлсан байна. Тэ надад ямар нэгэн ингээд анхаарал хандуулаад сайн ч бай муу ч бай ингэж анхаарал хандуулангуутлаа тэрийг ингэж илэрхийлж агаад танд болон танаа гэр бүлд баярлалаа. Амар гоё стрессэн тайлгцсан бол яах вэ? Энэ хийн гинэ. Харин тийм ээ би ч ята хин ч юм битээ тэгэл нэг тийм хүн дээ. Ямар муухай сөрөг юм бэ? Ийм ч юм таалагдахгүй, тийм ч юм таалагдахгүй гэд хажууд хүмүүс амар нерв төлдөг ийм төрлийн хүмүүс байхын хажуу хүнийхээ өсөл сонирхлыг сонсох дургүй нэг тийм лалрын гэж намайг хэлсэн юм бах та. Би ч хамгийн уул нь тийм биш хүн гэж бодсон чинь тийм урт текст өчиж идэг нас юу ямар муухай сөрөг юм бэ? Хөө би ч амар эрэг гэж боддог стөригөө. Тэг хүмүүсийн харах үнцэг бас өөр л. Тэгээд иймэр харагдсан бол уучлаарай. Тэгээд бас би амьдрал дээр тийм юм бишээ. Их сайхан тийм сайхан давгүй хүн шүү. Би давгүй хүн дээ. Надтай уулзаад үзвэл хээгүү сайхан хүн дээ. Тэг. Оргил энэ хийм дуулт юм уу? Сонин зантай юм бэ? Пах ийм юмнууд таанаас ирдэм бол юун дээр ийм комментээс юм бол наа бүр гомчинөө энэ хийм дуулт харин тийм ээ гэд за ийм л юмнууд байна. Тэгээд сайхан сөрөг комментууд байна. Баярлалаа. Марлажа одоо Instagram дээр хэдэн дагагчтай лээ? Одоо ашиглаж байгаа Instagram нэг 80,000. Эм. Инфлюенсер гэж тодорхойлоод байгаа тийм. Энийг гэхдээ 20 амд нээсэн шүү. Тийм шүү. Тэгээ 80 шүү. Матлаа одоо тэгвэл нэг одоо инфлюенсерүүдээ таньдаг мэндэг ингээл найзууд гээл та олон дагагчтай хүмүүс тэнгууд тэр дундаас чи ингээд үг үйлдэл хоёр зөрдөг инфлюенсер мэдхүү. Одоо ингээл инста дээр шал өөр юм ирчаал. Тэгээ ингээл уулзахаар ч юм уу шал өөр идэг. Би нэг хэсэг өөрөө тийм байсан байхгүй юу? Өмнө одоо ашиглаж байгаа Instagram-ийн өмнөх Instagram дээр ерөөхдөө бол амар олон дагагчтай болоод ирэнгүүт нэг амар лаг харагдах гэж хичээнгүүтээ угаасаа бодит амьдрал дээр нэг мяа явах үе байж тээ. Тэгэл дандаа тэгэж хичээнгүүтээ ядраад нөө залхаад тэгэнгүүтээ за ер нь одоо шинэ Instagram нэгээд энэ дээрээ ер нь яг өөр хороо бай гэж би бол хараал хэлхүүдээ хилцдэг. Тэгэл өөрийнхөө талаар хамаагүй ярьцдаг тий. Тэгэл хэлэх гэсэн үгөө шууд хилцдэг. Тэр нь надад амар болсон. Амар амар болсон. Тэгээд харин сүүлийн үед ажиглаад ангуут яг уу би нэг амар тийм бусад нэг инфлюенсер энтертэй нэг амар нээлттэй гэж явдаг болохоор чухам ямар эдэг мэдэхгүй. Гэхдээ ерөөхдөө тодорхой хэмжээнд бүгд амар хичээдэг. Одоо ингээд зарим нь яг ихнээсээ ингэж байдаг, зарим нь болохоор үнэхээр нөгөө нэг тэр нэг дагагчийн тоо гэдэг юмдаа бүр ингээд баригдсан. Тэгэл дандаа л нэг хөөрхөн гарах хэвээр нэг одоо жишээлбэл нэг бөөндөө нэг зураг авахвал хийлээ гэхэд тэр зурган дээр нэг жоохон онцгой гарсан байлаа гэхэд тий одоо жишээлбэл заавал тэр зурган дээр л хөөрхөн гарч иж тэр стори гэдэг юм хийгдэх юм уу тийм жижиг сажиг юм дээр амар хичээгээл амар худлаа ингээл тийм байдаг юм бас нэг мерсер хүмүүс харагцсан. Тэгвэл Беккийн хувьд дагагчийн тоо хэрэг чухал. Мэдгүй дээ. Сошиал дээр юу болох л байлгүй. Тэр чи одоо бас нийгмийн байр суурь болсон юм шиг л ч дээ. Тэгээд бас нэг тасраадах юм шиг ч дээ. Их үйл сайн л тийм. Тийм. Давгүй шүү дээ. Их үйл тэгэл гоё л идэх.
Надад нэг ийм юу байна л да. Одоо манай үеийнхэн бол жишээ нь байдаг шүү дээ. Хуучин бол YouTuber гэдэг мэрэгжил одоо хийжээс байгаагүй. Энд ч одоо мэрэгжил болтлоо хөгжөөд хүмүүс YouTube ч юм уу social media одоо Instagram-аар хоолоо олж идээд тэ амьдраад энэ чинь бүр ингээд нэг юм маркетинг болчиход байгаа шүү дээ. Social маркетингийн төрөл болчиход байгаа. Тэгвэл манай үеийнхэн ер нь одоо юу гэх юм те инфлюенсер болоод тэгээд YouTuber болоод эсвэл одоо жишээ нь өөрийнхөө хүсэл зорилгоо ч юм уу те бүр ингээд амар олон төрлийн юмнууд гараад ирсэн шүү дээ. Тэгэж амьдраад ер нь мөнгө олоод хоолоо олоод те идээд амьдрах болоо. Би бол одоо жишээ нь ээж авдар очиод YouTuber боллоо гэх юм бол дипломоор маань саваад унгаа юм. Тийш дээ. Одоо ийм уцтай байна те хүн. Тэгээд үзэх юм хэрэгтэй байхгүй. Монгол контентууд бүр ингээд ахчих хэрэгтэй байхгүй. Бүх төрлөөр секс ч бай, юу ч бай. Арх тамхи, арх юу гэдэг. Бүх юмараа л тэл байж байвал сайн ш тоолмол ч юм уу. Тэгжээч тэр чи би энтэйгээ ингэж одоо ингээд шууд харилцаад ингээд за чи юу хийд ингээд ярьчих ингээд бас жоох эвгүй болчиход байгаа байхгүй. Дөрүүлээ суугаад ч юм уу зүгээр ингээд камергүй зүгээр дөрүүлээ сууж байгаа юм ярьчвал бас эвгүй байхгүй. Тэгээд бараг тэр хүний юу хийдэг ингээд хараад тий сошиал юу хийдэг юмнуудаас нуцаараа харж байгаа л тэгэл Бид одоо тэгэл мэрэгчлэр ажилладаг шүү. Би зөв явбал багш мэрэгчлээ. Тэгэнгүүтээ ямар ч тийм маркетинг, мейкапын мэрэгчлийн юунд нэг ч удаа сураагүй зөрөөрөө сонирхлоороо сурсан. Тэгэл одоо нэг аав ээжээсээ мөнгө авахгүй явал болоо л шүү дээ. Бэкэ хувьд бол яг л бүр сонирхлоод агаад энэ рэперийн хурцлан дуу хөгжмөн хийгээд явж байгаа тий. Миний хувьд ч гэсэн тэгээд уучлаарай. За Яна юу чимэргүй арай биар ихтчихлээ. байт юм уу заримдаа яг үннийг хэлэхэд. Тэгэл тийм. Гэтэ чи бол одоо энэ урлагаа л яг хөгөөл юмс. Энэ чинь нэг карьер уу? Карьер нэг хэсэг гэж боддог. Тийм. Маш чиний старыг ер нь өдөрт хэдэн үздэг вэ? Дээдлэн доотлон. Багада 12-3 мянга. Тэгээд ихтэй 20 хэдэн мянга. Йоо. Гэхдээ би хүмүүсийг яг нөгөө нэг сүүлийн яг нөгөө нэг сар нэг жоохон хил амманд орсон чинь минийх нөгөө огцом 10,000 нэмэгдсэн байхгүй юу? Нөгөө дагчиндаа тэгэхээр бас бүгд нөгөө нэг зорж даг одоо нөгөө нэг яг ингээд энэ хүн юу хийдэг гэхээсээ илүү нөгөө нэг жоохон хэрэг дурлаж дагдаг хүмүүс бас амар байдаг байлаа. Тэгэл энэ одоо яаж байгаа бол гэдэг ч юм уу тийм нөгөө тандах зорилгоор стори үздэг бас амар их байдаг байлаа. Би хитэн даагчтай. Би чинь private шүү дээ нөгөө нэг Instagram-ын private дээр 6,000 цангалах. Одоо артист үн гэхдээ ер нь паблик болгочихвол зүгээр юм шүү. Мэдхгүй дээ. Мэдгүй шүү дээ. Тэр нөгөө нэг ингээд 0 зураг апплод хийсэн тэгснээ ингээд 2 followersтай тийм нэг санаа аккаунт гэдэг тоххой. Тэгээ би тэднэрийг ерөөсөө авдаг байхгүй зүгээр амар. Яагаад вэ гэхээр тэндээс ингээд хараал мараал хэлж болж орж ирээд байгаа. Чи юу мэн мөн тэгдэгтэй. Өө тэгэл амар би ч амар цөөхөн дагагчтай бахт өдд юм аа хаяа тийм юмнууд орж ирээд чи юм уу юу мэн мөн алан шүү. Яах гэж чат маркетинг ингээд зарц цаг зав гаргаад ухээч мөхөөч тэгээ ингээ ямар ч өөрсдийн гэсэн нэг ч зурагтай хүн юм байхгүй тийм цаг заваа гаргаж хүн рүү ингэж нэг хараал мараалд оромжлол хийдэг. Тийм үү? Лайв хийж мэхээр хаяа лайв хийхээр тэгэл доор ингээд ямар ч юм шалтгаангүйгээр л ингээ хараагаал доромжлол тэгэл ингээл байгаа л гэдэг юм. Тэгээ нэг тоохгүй мохгүй гэж бодож байгаа ч гэсэн бас юу шүү дээ. Хүн болгоно л тийм юмыг битээ тоо гэж амар хэлдэг байхгүй. Тэгэнгүүт би бол ихэндээ амар тоодог гэж байгаа. Одоо аль болох тоохгүй байхад хичээж байгаа ч гэсэн бүр ингээд нөгөө хувийн орон зайруу бүр ингээд дайрж одоо ингэж түлхэж орж ирээд ч юм уу тий. Тэгэхээр бүр ялцдаг угаасаа ингээд хүний сэтгэл санаанд бол ялцдаг нөлөөлдөг байхгүй тийм хор зурнаар. Тэгвэл манай үеийнхний нөгөө одоо ээж аав нарын ашигладаг байсан үг гэх юм уу тийм эмээ өвөө нарын ашигладаг байсан юм өгнүүдийг тойроос асууж байгаа. Тойр мэддэг бол хариулаарай за. За. Сэвгэр Охин гэсэн үг шүү дээ. За. Тэгвэл сагмаа. Сагмаа? Аа. Салбархаа гэсэнтэй адилхан болов. Сагмаа. Марлаа мэдгүй юу? Чаал гэмэлээ. Оо. Одоо миний эн чинь сагмаа шүү дээ. Мончок гэдэг үү? За тэгвэл
Ал. Алаа. Натмаас өөр л утгатай бодвол тий. Ал Биднэрт бол нэг л юм санаанд байна. алах. Энэ өөр утгатай хаа. Хэн ямар юм бол? Хүмүүс тийм Энийг юу гэдэг юм лээ? Ал улаан өнгө гэж байдаг юм лээ. Амар тийм хурц тод өнгийг улаан өнгийг ал улаан өнгө гэж ярьдаг юм лээ. Энд чинь тэгсэн чинь утгам жоохон шилжчихсэн манайх баруу. ал улаан. Тэгвэл лалар гэдэг үг ээ. Би нөгөө нэг шинэ үсгийн багш гэж кино нөгөө нэг сүлд сэргээж үзсэн чинь нөгөө нэг тэрэн дээр тоглож байсан их амар нөгөө лалар нэг хараагац байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг би Google-ээс ингээд хайж үзсэн чинь лалар чинь болохоор бас зөндөө олгодохтой мөлий. Тэгээд нөгөө солилор хялар нэг нүд нь харддаг нэг бас лалар гэж хэлдэг. Би бас нэг утгыг мэдвэ. Лалар гэдэг нь нөгөө үлгэрт бас ашигладаг байхгүй Монгол ард үлгэрт нэг нүдтэй мангасыг. Харин тийм байлээ. Нэг нүдтэй мангасыг тэгээд дээрээс нь бас сохор хүнийг хэлж мэлээд гэдэг юм уу? Тийм. Нүдтэй мангасыг. Манчестер мэдэн шүү. Тэгвэл жодоо Ямар сайн үү? Жодоо. Наа чин гэхдээ мэддэг ч юм шиг. Одоо модоо гэж юм лээ. Жод майхны гэлтэн лөө. Нэг босгоцсон шонг гэлтэн лөө. ховор төрлийн нэг тийм бутлаг ургамал юм байлаа. Тийм уу яа нэрч. Жатай. Ямар сайн юм. Юу юм дээр гардаг шүү дээ. Галавсаа. Шив гаяа. Юу лээ? Хям уу? Тийм Яава. Шив. Тэгвэл чи энийг баг мэдэж магадгүй шогл Ном судраны гадна талын модон харьц гэх тийм. хайрцаг бол. Тийм. Тэгвэл одоо бидний ээж аваа авийн үед эдэр тэгдэг гэсэн чинь эмээ өнрийн үед нөгөө бүжгэнд ороход чи үгдэг байлаа. Таан зэрэгтэй улаан ус ууй бүгдээрээ гэл тэгэж яриад улаан суугаад гэснээр тэр нөгөө бүх амар ховор байсан шүү дээ. Тэнгүүд бүх ховор байх үедээ бүх алчингуудаа нөгөөх нь амар удаан баг 48 цаг мөн шашна усан тийж хоноснаа гэж зажилж мажилдаг байсан юм уу. Тийм тэнгүүд тэр үед нөгөө бохоо өнгөнд оруулах гэж байдаг байсан мэлээ л дээ. Тэр яаж өнгөнд оруулах? Харандагаар. Сэргээш дээр гарч. Хосны шавтад гардаг. Тэгвэл хэдүүлээ нэг өнгөнд оруулаад яг үзье идэх үү? За. Эндээс өнгөдөө сонгоч. Энэ нэг нь хугарцсан. За энэ минь. Ягаан гоё шүү. Би ногоон өнгөтэй. Энийг үзье ийм бүх. Орчир шараа нь өөр юм шүү. Тэгээ нэг ч ажиллаж шүү. За их чинь одоо бохоо заяа. Яна аппаратнаас алаа болчихсон. Орсоос авчирсан яах вэ? Тэр үед Орсоос гаднаас ирсэн хүмүүс арих бох авчираад одолт гэсэн. Тийм. Тийм джинс өмссөн. Нэр тэдээс шүү дээ. Молко анх Оросууд байхад нь орж ирж байгаа үед нь Орос эмэгтэй хөхний сүү гэж хэлээд нэг хөхний сүү та нар идэж болохгүй гэдээ хэдүүлэхгүйсэн гэсэн. Манай ээж мэжээд Гэхдээ эмээ өвөгийг хэлдэг үг гэсэн чинь миний толгойд хамгийн дөрөв тусаараа тэгэлсэн хар мань улаан нүжмэн гэдэг өгнөд орж ирсэн. нүжилттэй үдээ. Манай эмээ нөгөө хаалт гэдэг зүгээр зайл гэсэн. Тэр зүгээр зүгээр хаалт гэдэг. Одоо ингээд л үзүүн. Хүмүүстэй за энэ хөөдө харандаа идэв. Хүүхдүүд хамаагүй дөрөв. Дөрөж болохгүй шүү. Чохоо үзүүлэлт үү? Гэвчээсээ хаа. Вау. Хөөрий. Арай ботраагүй ах шиг байна. Би ингээ үздэг. Минийх болчих. Тийм шүү. Бол биш. Тийм. Арай Цэгэр болчих. Гэтэ тэр яам бэлтэж. Бох хөнгөнд оруулах. Таарийн ер нь ингээд нэг хүний ингээд гинт цачир уураад идэх штеп. Юунд ингэж хамгийн их дийж гинт ингээд амар цачир ууралдаг. Огцон моралдаг гэж үү? Намайг нөө амар олон дахин яриулаад тахаар. Яриулаад нэг сонсохгүй. Тэгээ би нөгөө хөөе тэр чин нөгөө гэл тэгэнгүүт сонсохгүй зал тэгэл би дахиад хөөе гэл тэгэнгүүт дахиад сонсохгүй. Тэнгүүт бүр ингээл пэла дандаа тэгдэг. тий лана бэл тэр хоёр тий. Бэл бүсрхөө би. Тий нэг бол манай моорыг царамаатай гэж хэлсэн. Өөр биш тий.
Өчиг хэвээр гоё болчихлоо. Минийх бас. Бэг гараа. Одоо энэ Эндэл бохос. Чэжлмаар үйл ажиллаж болно шүү. гэж ажиллаа. яг дараа нь бол бас камерны өдөөс залхир хэлээ гэж өгнөлөө яах юм. Мэдсэн. Хүмүүс чинь загнаад идэв юм л ч. Одоо тэгвэл манай үеийнхнийг яг хамгийн их тийм чи жинзи Хэдэн оноос 95-аас 2015 оныхныг хэлдэг гэсэн. тийм зэний Бас багтах юм шүү дээ. Битэр ч юмс юм. Яг нэг хайлт ингээд шүргээл тарах. Яг ингээд хальт гуугаал орсон. Багцчих л та. багтахгүй л нэг жоохон тэнэгч юм шиг тий. Яг юу шүүмжлэлтэй вэ та нарыг? Зориггүй гэдэг шүү дээ. Намайг болохоор амар хитрхи нөгөө өөрийнхоороо тэгээд нөгөө өсвөр насныхаа буруу үлгэр дуурайл гэдэг байхгүй. Тэнгүүд эсэргээрээ өсвөр насных амар ухаантай хүмүүс идэг. Нөгөө хүмүүсээс илүү өөртөө ялгаж салгах чадвартай. Тоохгүй байж мэд юм л шүү дээ. Бүр ингээ ярихаас ч ингээ залхуу urчин. Хэрэггүй юм хаяа сурсан байдаг өсвөр насныхаа. Тийм. Ээж аав мааваа бараг л тоохгүй цаадлыг бараг мэдчихэдэг л хэрэгтэй. Гэл тэгэл тэр нь амар итгэхгүй харагддаг юм шиг. Бид нар одоо нэг сүртэй тэгэл бид нарыг даган дуурай муура гэдэг төрлөө хүмүүс биш шүү дээ. Тийм байхад чинь бид нарыг яг нэг тийм юм шиг хүлээж авдаг. Нөгөө манай дэдлэрийнхаа. Амар фильтртэй байхгүй юу? Бидний үе одоо биднээс залуу үе ч юм. Одоо эцэг эхийн үеийн зур алдаан тэгж санагдаж шүү дээ. Орж ирж байгаа мэдээллийг шууд л авна. Facebook дээр тэгжлээ гэдэг. Тэг яг тэр системээр бид нар ч ингээ фильтртэй сорсыг ингээ харна ухна удлаа юу үнэн үү бас аюу муха нохоо санаатай үе юм шиг санагдаж байна. Ядаж нөгөө нэг интернет гэдэг зүйл байгаа юм чинь тэр интернетээ ашиглаад дараа нь тэр яг баталгаатай үгүй юу гэдэг юм харж хэрэгтэй байхгүй. Эцэг эхчүүд болохоор тэгэл шууд харчаал тэгэл үнэн гэж бодлоо линк тэгжээ энэ ингэжлээ гэдэг тийм тэгсэн гэсэн нэг тийм ямар ч тийм юугүй. Та хоёрт нэг тийм над нийтлэг юмнаас өөр сонирхтой тийм нэг өөр мэд сонирхол юу байна? Би гэхэд бол астрал аялал сонирхдаг. Би одоо юу сонирхдаг юм л доо. Миний ашгүй маршруттай холбоотой сүнс чөтгөр ч юм уу? Яг хоо тийм юмд дуртай тэгээд нөгөө геймтэй хэрэг мэрэг тиймэрхүү юм дуртай. Гэхдээ яг одоо нөгөө нэг хийж эхлэх байгаа сонирхол юм бол би өөрөө хүүхэлдээ хийж сураад тэг хүүхэлдээ нэг цуглуулгатай. Оо гоё юм биш тий? Хүмүүс л гарч чичаад юм амар юм шаа. Тэгээд яг нэг өөрөө гаргаж байгаа тэрнэндээ ингээд дандаа юм хүүхэлдээ юм байждаг. Янз бүрийн царайтай. Хүүхэлдээ амьлаатай. Тийм цуглуулгатай болохыг хүсдэг. Тэгтээ гинт ингэж байж байна. Ингэж харах юм. Тэгсэн ч бараг гоё бах уу баярлах байх. Бэг яа. Би чамайг харьцангуй илүү аюул өөр юм сонирхдаг ах гэж бодоод байна. Үгүй шүү дээ. Би чи айгу хөнгөн юм боддоо шүү дээ. Хоол мол хийж сурах. Контент үзүүл дандаа тийм хоолны л контент үздэг. Би гадаад дээр тийм юм л сонирхдаг. Тэгэл хүмүүс хараад Сонирхолтой юм байдаг юм шүү дээ. Нэг контент гоё л байдаг шүү дээ. Тийм гудамжны одоо хот толгоны нэг юм нэг юу late night тэгээ уусны дараа иддэг хоолнууд малнууд ууцсан бахтай иддэг ч үлээ тийм их контент үздэг. Орой уусны дараа ингээд өсч мөсөд идэж тэгээд тэр үед ямар хоол иддэг юм гайд юм. Тийм юмнууд. Ямар хоол иддэг гэж. Тэгэл нөө фаст фудүүд л гэж юм чинь. Гурван сандвич, стейк сандвич байна шүү дээ. Орой яг унтах чахал ингээ Facebook үйлдэж байгаа бол мукбанг хараад ирдэг тийм бүр ёо амар лайт үзээл. би нөгөө нэг тийм юун дээр найзуудтай харагддаг тохиолдолтой нэг хоолны юу нээсэн маа үстэй. Тэгэнгүүтээ би шүн болохоор янз бүрийн хоолны бичлэг тийшээ хийнгүүт нөгөө тэгж фэйсбүүкийнхаа найзуудыг зовох дуртай байхгүй. Тэгэнгүүт амар ямар хэцүү юм бэ гэж. Тэгэл тийм тэгж бас кайф авдаг. Гаж Та дөрвөө хүнтэйгээ ингээ албан хүчээр харьцдаг. харцдаг шүү дээ. Харьцгаа. Тэгээ шүү дээ. Дотроо бол салавч орохгүй. Үгүй юу. Би харин өөрийнхөө одоо хүрээлэг аюу ингээд хөөрхөн цэвэрлээл яваад идсэн. Тийм болохоор албан хүчээр харьцах шаардлага гаргахгүй байхыг хичээдэг. Бэг яадаг гинэ.
ярьцдээ шүү дээ. Шоолоод байдаг шүү дээ. Ямар гоё ярьцдаг. Яжлаа. Айгу хайртай юм шиг байна. Тэгэл. Гүү бол нэг бол тэгэл айгу муухай, илт муухай ярьцж байна. Тэр нь жоохон алггүй заалтай. Тэгээд өөрөө цаанаас тэгээд байна. За би тэгвэл одоо та дэс нэг хідэн хүмүүс асуу заяа. Ээж аав нарын үед ч юм уу жоохон олонний танил хүмүүс. Тэгээд та хоёр таних уу үзье. За эхний зураг. Бүх хүн байна. Оюун бол төлөө. Мөн. Яа, нэг оноо. За манай дараа чи юу? Бас бүх хүн. Надад ч амар ооц штэ. Энд чинь Санжаадан боо. Санжаадан бобнос. за ямар ч тач амар авраг болсон л хүн бах. Авраг харагдаж байна. Нэг амар алдартай бүхүүд чи хямраад соронзон болтмол санжаа даммаа. Тийм. Оюун бол гэж байна. Энэ одоо хин юм бол Номд орж гэсэн байна. Би ч гэсэн сайн сонсч ирсэн юм. За манай ихчийн зураг байна. Улсын их хурлын гишүүн шиг харагдав. энэ дээр мингтэй. Нийгэмд эзлэх байр суурьтай шиг харагдав. Энд чинь юу лээ? Нэг улсын их хурлын гишүүн асан би таны гэр бүлийн гишүүн. Нөгөө сонгуулийн сурталчилгаан дээр те би тэнийг Тэр бүхэн гишүүнийг таньдгүй юм биш үү? За дараачих нь. Ийчээстэй таньжтэй. Окей, бүр ингээд Гоё анимны танихгүй байхын арга байхгүйгээс ингээд бүр ингээд яг ньюсфид гүйлэхээр ингээд хүчээр гарч ирж Одоо байна. хүйг хамтсан Хоол шүү дээ. хийснээр ирэлж мэрэлдэг аа. солонгон анар Анда. Ананд гэдэг юм ба. бас гоё бас л гоё цоглог юм ихтэй шүү. Тэгэл хэл амд орсон яасан ч тэгэл шантахгүй тэгэл явж байдаг тийм. Зээ. Юу айдсан уу? Ингээд та хоёрын таньдаг хүн те нэг мэддэг хүн чинь ч юм уу эсвэл найзтай ч юм уу та хоёрын араар ингээд яриад явсныг худлаа ярьсан өдрийн та хоёр сонсч байсан уу? Зөндөө юу? Тэгэл Жишээ нь одоо яг яажсан юм бэ? за зөө талент тэрхүүтэй. Дандаа ярьж. Тэгэл ер нь янз бүрийн үйл ойлголцол болонгууд одоо хохирогчиг царайлж нөгөө ярьж авдаг хүмүүс баймар дурбахгүй. Одоо нөгөө өөрөөсөө амар токсик үйлдэл гаргангуудаа өөрөөсөө хохирогч болдог. Өөрөө нөгөө нэг амар хортой байнгутаа тэрийг нөгөө ганцаараа ингээд нэг тийм хэцүү байгаа юм шиг. Тэгэл тиймэрхүү юмыг тэгэл хайчдээ шүү дээ. Чи нэг бол тэгэл сайхан дал батгаар нэг үг хэлжэл бид бас амар муухай хорог гэм шиг л тэгэл хэлжэл тэгэл хайцдаг. Хүүхнүүдийн амьдрал хэцүү шүү дээ. Бид ч одоо бас нэг хүүхэн юм шиг хүүхэд юм шиг те нэг тиймэрхүү. Үжиг. Бэк ч одоо яг уран бүтээлээ тууштай хийгээд их юм уу хідэн клип гаргацсан маа дуу гаргацсан маа. Мэдгүй би нэг цомог гаргасан тэгээд нөгөө нэг манай моторын чанал дээр амар их дуу байдیں۔ SoundCloud зөндөө дуу байдیں۔ Тэгээд албан ёсоор нэг цомог гаргасан. Энэ тэнд янз бүрийн газруудаар тэгэл дуунуудаа зүр тавиал яваал гэдэг амар их хийсэн баг. Жилийн дотор л амар их хийсэн. Тэгээд клип гаргасан өөрийнхөө чанал дээр л нэг 5 Танах чинь одоо мотор гэдэг юу штэ тий Тэнгис 168 м тэгээд өөр бас нэг хэд хэдэн уран бүтээлчид идэр байдаг. Танах чинь яг өөрснөө залуучууд нийлээд студи хийсэн нэгсэн байгаа тий. Тэгээд яг чиний хувьд болохоор одоо уран бүтээлээ хийгээд нэг жилэл болж байна. тий жил болж байна. Тэгж чад бол яг чинийхэн л нэг тийм шинэлэг өнгө айстай гарч ирж байгаа тий. Тэр сүүлийн махан мотор өдр сонсноо чи. Юу Америкийн сан. Надруу дэлхийж. Сонсно чи. Би бол сонсцолаа бас л өөрөө шиг. Би анх гаргаж ирсэн доонуудын амар сонсон. Butterfly өдөртэй хийсэн үү? Тэр нэг амар үгтэй байсан. Батга яана. Тэрийг сонсчихсан. Тэгэл нөө сонсох зорж сонсохгүй бол нэг гарч ирээд байдгүй л. Тийм манай үеийн залуучууд Сонсдог л хүмүүс нь л байдаг. Тэгэл
бүгдээрээ өөрснийхөө нэг тийм туртай мэгээд явчихна тий. Би бол одоо жишээ нь барилгын инженер шүү дээ. Юу ч. Бэг чамаг ингээд хүмүүс дууны чи үгүй шүмжлээ те. Чи амар үхтэй бичтэй идэргээл хүмүүс ингээ масс чамаа ингээ хараад ах юм бол чи дууны үгөө өөрчлөх үү? Өөрийн бичдэг хэв маягаа өөрчлөх үү? Тийм амар харал Гүйл бодож үзэн шүү дээ. Тийм нийгэм чинь тэгэл хүлээж авахгүй бол бодож үзэн шүү дээ. Орчин нөхцөлдөө таарж амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол тэнхтэй голдон тэнхтэй байх. Зөв тэнхтвэл хөгжмийн ертөнцид тийм эрэмд дараа мараа адэр гэж юм байдаг. Одоо нэг тийм гэдэг шүү дээ. Би нэг сонсч байсан. Оросд бол жишээ нь шинэ ингэж уран бүтээл гарч ирэхийн тулд бүгд нэг Алла Пугачевын тэ ингэж юм гараар орох ёстой өдр гэдэг шиг. Чи бол одоо шинэ гарч ирж байгаа артист шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү мэдэр байдаг бол жишээ нь Ice Top-ын дээр таарлагд бол мэдээж ахаа хүндлэгэл ах л та. Тэгтээ нэг ямар тийм юм мэдэр байдгүй. Харин тийм Алла Пугачевын гараар тийм өстой байхгүй шүү дээ. Яг нэг зүгээр ингээд юм хийж байгаа хүмүүс гой ингээд юм хийж байгаа те. Дээр үеэсээс хүмүүсийг бол тэгэл үнэлэл тэгэл явна ухс нэг хорооцолтой бол тэг яах ч. Манай тийм зах зээл чи шал өөр л хийжээвэл тэгэл хийгээл явж л байл. Тийм. Бас гайгүй давгүй л гэж үздэг. Статруу. Чиний хүндэлдэг артист юм бэ? Хүндэлдэг үү? Гой химаягийн таалагддаг. Одоо ч байхгүй болсон баг дөө. Монголоос уу? Тийм Монгол. Ингээд байхгүй юу? Гэхдээ байхгүй ч зүгээр тарч би зүгээр амьд хөгжмийн л хамтлагуудыг амар их сонсдог шээ. Гэтэ одоо энэ Wandebo дээр Гамбе дээр таалагдахгүй юу? Яг уу. Ямар ман Гамбе юу юм? Яагаад нэг гоё шүү дээ. ганц цагааныг дуулдаг? Би бол тэднийг одоо айгу мэдрэмжтэй л хүмүүс гэж боддог. Яагаад вэ гэхээр одоо энэ хүмүүст ийм юм ингээд гаргаж ирээд үзүүлвэл таалагдана гэдгийг мэдж байгаа байхгүй. Тэр утгаараа л зүгээр массын таалагдсан мэддэг. Та хоёрын хувьд бол одоо хэр яаж мөнгө олж юм ер нь? Та хоёр ч юм бол яг л дуртай юм хийгээл явж байгаа хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ. Сайхан орон гаранд ч үгүй шүү дээ. Оо хаяа чинь тэгэл орлого бол сайхан орон гарна шүү дээ. Тийм гоё баланстай явахгүй шүү. Тэгэл алхаж малхан тэгэл мяарн тэгэл үлсэн тэгэл хэцүү шүү дээ. Тэгэл нэг бол нөгөө одоо яаж яах нөгөө бид нар шиг хүмүүс чинь коронад бол үнэхээр идэвхтэй юм шүү дээ. Тийм корона болохоор гадуур ингээд нөгөө явж хийдэг ажил мэдлээ шүү дээ. Одоо бичлэгэнд орох ч юм уу тий. Эсвэл нэг зурганд орох ч юм уу, эсвэл мейкап хийх ч юм уу. Бүгд ингээд одоо энэ яг нийгмийн одоо юугаар ингээд урсгалаар ингээд өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгтэл ерөнхийдөө л өөрөө болохгүй л тэгэл. Одоо ер нь тэгвэл арга барилаа өөрчлөе гэж бодож байна уу? Уг коронавиг болов юм байна. Коронавиг болов. Тав ямар юм ярих жавах гэлээ гэсэн чинь. Та дараалахтай байх талаар ер нь юу гэж боддог вэ? Дараалахтай. Ээж аваасаа ах нэг айдаг хүн өдр байдаг уу? Ер нь тэгэл аав ээжээсээ шүү дээ. Аав ээжээсээ ах чи хамгийн том хүмүүжил гэж боддог. Тэгэл хаана ямар газар ямар хэмжээний дараалахтай хань тэгэл янз хиний хажууд дараалахтай ах уу тий хиний хажууд юу ярихаа бас мэддэг байл зүгээр л. Гэтэ одоо мэдгүй тэгэл юу ч болоод байгаа. Янз янз шүү дээ. Бэг. Тийм шүү дээ. Ааш ээж аваасаа л юм. Хамаатан садныхаа голд ингээд жоохон тэгэл томоотой л шүү дээ. Даруулахтай л байхгүй шүү дээ. Эцнээ өөрийнхөө байсан гэсэн тэгэл цаагаараа тэгэл бас ааш шүү дээ. Ингээ юу гэж бодож байгаа л яах вэ? Хажуу хөлтөл гэж боддог. Сайдлаа. Тэгвэл тэрнтэй эвлэрсэн үү тий? Тий. Тэгэл хажуу хөлтөл гэж. Анх намайг чинь барилгын инженер дээр болоход нөгөө нэг хэсэг манай үеийн юу гэдэг вэ? Бүгдээрээ нэг бол инженер, нэг бол тэгэл юулаа бизнесийн удирдлагаар, нэг бол маркетингаар ч юм уу сурч мурдаг. Нэг баахан тийм мэрэгчлээ хүмүүсэд үстэй. Тэгэл одоо өөрснийхээ хүсэл зорилгоор юм хийх болохоор тэгдэг бах тий. Нэг тэгээ гараал за энэ хийжш миний мэрэгжил биш байсан. Би үнэхээр чадахгүй мэн гэлээд. Тий. Нэг цуврал аллага маллага гэдэг тийм юм хэр сонирхдаг. Сонсдоо ш тэгэл. Тий ш. Сонсдоо ш. Цуурлаа. Ингээ сонсдог хүмүүс ингээ тоглорсон. Ингээ байж байгаа. Харин тийм бүр ингээ даам цаа. Тэгвэл сүнс чөтгөр мөтгөр тэр итгэв.
амар штий. Би Зүс харж ирсэн үү? харж ирсэн шүү Өө дээ. тийм үү? Тийм. Яагаад харчихсан юм? Ямар тохиолдол? Би бол яг уулсанд нь л харчихсан. Би зэрэг Гондоо. зэрэг тахт харж ирсэн. Тийм үү. За, малгас эхлэе. Тавчгаа ярил. За нэг хамгийн яг эвгүй нөх юм бол угаасаа нөгөө нэг каракед болчихсон аахгүй. Тэгэл өөрөө нөгөө нэг өрөөнөөсөө гараад 0 ороод тэгэл 0 орчвол тэр чинь орой байгаа штэ. Тэгэл амар эвгүй 0 орчвол ингээд эргэ харсан чинь 0-ууд нь юм жоох хөөхтэйс аахгүй юу. Тэгээ тэр үедээ би чинь хөөхттэй амар хайртай болохоор амар хөөрхөн санагдал юм ярмаар санагдал. Тэгэл ганцаар явж байгаа юм гэл тэгсэн чинь надтай ингээд нэг юм яриад тах шиг байсан аахгүй юу. Тэгсэн чинь манай найз ирснээ хөөе марлаа ганцаараа юу яриад байгаа ингээд тэг би ингээд эргэ харсан хөөхтэй байхгүй. Амар эвгүй. Царайг нь харсан. Тий би бүр юм ярьсан штэ. Хөөхтэйсээ. Амар хөөрхөн ах хөөхтэй. Чи тэг хэр хямарсан тэрнээс шүү. Тэр өдрөө би ерөөсөө айгаагүй маргааш нь гинт ингээд өглөө босч ирсэн чинь миний нургаар ингээд хүүт дагаал тэгэл. Ер нь тэгэл Японд ивгүй тэгээ сүүл рүүгээ нөө тасчтэй юм л. Бэг зэрэгт яасан гинэ. Тэгэл нэг би бол марлаа шиг тийм амар юм бол харж байгааг бол зүгээр гадаа бийцчихсэн чинь ингээд хар суудар ингээд явагдсан шүү дээ. Нэг гүйдэл мүдэл гэдэг юм ах Тийм харьяа хүний хэлбэртэй суудар ингээд явс. Тэгээд бас нэг эзэнгүү газар алхаж исэн чинь ингээд нэг юм цагаан нохоонуудаас аахгүй 3 цагаан нохоод нэг 50 метрийн цаан ч юм уу. Тэгээ ингээд юм шар юм яг үүр цайдсан аахгүй юм шар 3 нохоо ингэж явж ийсэн хөл дээрээ бос зогслоо гэж. Ямар заваа юм бэ? Айжсэн үү? Яг тэр үедээ Тэгэл өмдөө баг гэж юм чи. Тэгвэл хэдүүлээ энэ удаагийн дугаараа ингээд яриалал бүр дуусахгүй юм тий амар их сэдв байна. Тэгээд энэ удаа бол нэг хувь хүмүүсээ ярих гэхээс илүү залуучуудын үзэл бодол ч юм уу юу сонирх тий гэдэг талаар ярих хичээлээ. Тэгээд энэ удаагийн дугаар хэдүүлээ ингээд өндөрлөө. Энэ удаагийн дугаар маань Sunny Side гэдэг Salad and Bar гэдэг ийм шинэ газраас бичиж байгаа шүү. Баярлаа. Би төгсгөл эхлэл хийж чаддаг юм аа. өөр зарлаад амар хөнгөн асуултууд асуугаад тий бас гоё өөр талаас нь ингээд гоё асуултууд асуусан баярлаа. Баярлаа. Зочин урьж авчирчаад нөгөө зочин айгүй байдлаар болоо шарах гад гэдэг нэвтрүүл ямар тэнэг санагдаад байт юм. Зөө юм. Ядаад санагдаад байт. За баяртай. Баярлалаа.